Өмнөх хэсэгт Али Баба Барбадыг өөрчлөхөөр хааны ордонд ирсэн. Үзээгүй хүмүүсээ л энэ бичлэгийг эхлээд үзээрэй. Улаан устыг Когёку Рен гэдэг юм байна. Рен гэж дуудъя. Өрхөнд орсон Барбад улсыг Ков хаан тулс нэг мөсөн өөрийн болохоор шийджээ. Ахмад хаантай Ренг гэрлүүлж улсынхын эрх мэдлийг авах гэж байгаа юм байна. Сүү тавьсны бэлэг гэж нөгөө амир 3 хүчтэй 3 туслахаа Ахмад хаанд өгдөг. Энэ үеэр Али Баба ирэхэд Ахмад энэ тал гих зам болдогт Али Бабаг алах тушаал өгнө. Али Бабаг нислэн цохиж галаар дардагч нөлөөлдөггүй. Түүнийг алах ганц арга бол бэрдний зэвсэг ашиглаж тулдах. Синдбадтай хийсэн бэлтгэлээ санаж галын хүчийг сэлмэндээ шингээж нэгтгэх гэж оролдсон боловч болсонгүй. За харин боломж олдох үртдээрч Али Баба газар сөхрөн ундаг. Түүнд ялах хангалттай хүч алга. Бүгд л түүнд чи чадна, чамд даатглаа гэж хэлдэг. Али Баба хүмүүсийн хүлээлтэнд нийцэх гэж бүхий л хүчээ шавхжээ. Энэ л үед Али Баба түүнд бүхний чадах супер хүч байхгүй гэдгийг ухаардаг. Гэтэл тэглээгээд юу гэж саад бэрхшээлийг давахын тулд хүч чадал биш, эрс зөрөх хэрэгтэй. Харин Аладдины мэдих хамгийн зөрөгтэй хүн бол Али Баба. Тэр сүүлийн хүчээ шавхаж дахин нэг бослоо. Галыг асаа, галыг хуримтлуул, галтай нэгд. Заан дайрах тэрхэн мөчөд Али Баба аратанг голоор нь тас татаж хайдаг. Энэ бол бүхний тасдагч галын бэр даамны илт. Ахмад Али Бабаг зогсоохоор удаах зэрэгэ явуулдаг. Нэгийг нь алвал хоёруулж амилдаг оюун ухаантай сармагчин мангас. Тулаан эхлэх үед моор ирж боссыг нам цохиж унгаана. Тэгээд Али Бабаг хашаад аваад шидэд ганцаараа тулдахаар үлдлээ. Гэтэл сармагчин босс сүүл тулдснаа мартчихаа юу? Чи намайг ялахгүй штэ гэдیں۔ Харин моор намайг хамаг хүчийг гаргасан гэж удаа юу? Гэд нэг хөл дээрээ өсрээд эхлэндээ. Тэгээд хан хооронд төсөрч ирчээ аваад газар цөмөртөл газарт нь үргэлжлүүлэн босс руу дарч цээжийг нь цөлбөж ялдаг. Али Баба руу харин Ахмад ирвсэн зэрэгэ явуулжээ. Али Бабагийн дайралтыг хаах гэж үтсэн боловч сэлмэн тасардаг. Боломжийг ашиглаж ирвсийг алхаар тарихад Рүүфэн дуусаад агманы сэлэм алга болчихноо. Рүүф сэргээх хоёр арга байдаг. Эхнийх нь амарч байгалийн аргаар нөхөх. Нөгөөх нь хүчнийхээ их усүрийг сорох. Али Баба гал гаргаж тэр галаа өөрөө сорон дахин нэг удаа агманы сэлмийг ашиглан ирвсийг ялдаг. Ийхүү эцэст нь нэгэн Ахмадын өмнө ирлээ. Али Баба сэлмээ хурааж Ахмадтай ярилцахыг хүсдэг. Гэтэл Ахмад хог шарын үг сонсохгүй гэд зэргүүдтэй Али Бабаг алах тушаал өгнө. Харин хулчгаар ахын нууралж зэрэг гарan Ахмадын тагийг булааж аваад битгий хоц Барбадын хоёр дахь анхуу тушааж байна. Али Баба тхэн чүтгий саад бол гиндэ. Ахмад уралж өөрөө сэлэм аван дайрна. Даанч Али Баба сэлмийн авч төс хийтэл нь алгадаад хаан хүн ус орон ард иргэдээ бодох ёстой юм шүү. Ийм хаантай байснаас байгаагүй дэр хаан ширээнээс огцор гэх үед нь Рен ороод ирнэ. Хаан ширээнээс огцор гэж юу гэсэн үг вэ? Би Барбад улсын хаантай гэрлэхээр ирсэн. Гэтэл та хаантай гэрэлж чадахгүй. Яагаад гэвэл Барбад улс дахиж хаантай болохгүй. Өнөөдрөөс эхэлж Барбад хаан тус бүгд наримдах Барбад улс болох болно. Энэ улсыг хаан биш ард иргэд өөрсдөө удирдана гин. Али Баба ингэж хэлсэн ч Барбад улс аль хэдийн Ков хаан тулсын өмч болчихсон байлаа. Манай хүн энийг нь мэдчихсэн ч зүгээр лазаа үзэд хэлчихэж. Гэтэл энэ үед Синдбад ирж Барбад улс бол 7 далайн холбооны гишүүн. Бид эзэлдэггүй. Гэхдээ бас эзлүүлэхгүй. Тиймээс Ков хаан тулс Барбадыг эзлэхэ болно гэж найдаж байна. Би өөрийн биеэр очиж учир явдлыг тайлбарлах болно гэж хэлнэ. Ренж тийм үү, тэгвэл яах вэ гэд явчдیں۔ Анхнаасаа л Ахмадтай гэрэлмэргүй жилтэй. Али Баба амлснараа Барбад улсыг өөрчилж чадлаа. Ард иргэдтэй. Энэ улс өөрчлөгдсөн. Ахмад хаан огцорсон. Гэхдээ Барбад улс шинэ хаантай болохгүй. Хаанг улс байж боломгүй мэт санагдж байна уу? Гэхдээ зүгээр та нар өдөө хүртэл таныг хаанг улсад өөрийнхөө төлөө хичээж өдөө хүртэл тэсэж ирсэн. Өнөөдрөөс эхэлж та нар өөрсдийнхөө хаан нь бүгд наримдах Барбад улсын нэгэн хэсэг. Энэ улсыг авчих хүмүүс нь та бүхэн. Би та нарт итгэж байна гэдэг. Улсуудыг мөхөөж хувь тавилан өөрчлөх хүсэлтэй хүмүүс үе. Тэднээс хар руу фэлгарч ухаангүй хэвдэх Аладдинаас шар руу фэлгарна. Эцэст нь нэгэн мэтгэл найдварын гал ассан Барбадын арт түмэн. Тэр галыг нь мөхөөхөр Касим ирж байлаа. Али Баба, чи үнэхэр мундаг юм аа. Чи багахасаа л юм байсан. Бусдын төлөө боломжгүй бүхнийг сөрдөг. Магадгүй юм болохоор л чи миний хамгийн сайн найз гэж удаад Касим чанга дуугаар Барбад улс өөрчлөгдсөн гинэ. Биднийг болсон гэснү. Анхнаасаа биднийх байгаагүй гэж юу? Өнөөдрөөс эхэлж бид нар сайхан амьдрах хэрэггүй. Битгий хуц. Би та нараас болж амиа алдсан. Ах トゥ, эр нөхөр, эцэг эх маань яах болж байна? Өгсөн хүн буцаж ирэхгүй. Бид Барбад улсыг хаад нойтыг алах ёстой гэд иргэдийн дан эхлүүллээ. Итгэл найдвараа алдсан хүмүүсээс хар руу фэлгарч тэнгэрийг бүхэлд нь бүрхэж архилаа. Касимд шидэт хэрэгсэл өгсөн нууцлаг багтай хүн хөв тавилан гэргүүл энэ ертөнцийг хараар бод гин. Ухаангүй Аладдин бүхний бүтээгч Соломоны харшид зэрдэг. Өгөө бийгөө болоод толгой нь үлдчихэж. Тиймхүү энэ ертөнцид хувь тавилангийн урсгал гэж бий. Шар руу хүмүүсийг замчилж хувь тавиланг бий болгодог. Гэхдээ хувь тавиланг өөрчилж эсрэг эргүүлж болно. Тэр бол хар рүү.
Аладдин Али Баба хоёр учирч Барбад улсад ирэх нь хувь тавилан байсан ч хар рүүф ялгаруулсан жудаартай таарч түүнээс болж хувь тавилан өөрчлөгдсөн Аладдин өөх ёстой байжээ. Өгөө үүнийг өөрчилж Соломоны үлдээсэн сүүлчийн бүх хүчээ шахан тулцсан байж. Тиймээс өнөөдрөөс хойш би чамтай хамт байж чадахгүй. Одоо газар дээр Барбадын хувь тавилан өөрчлөх гэсэн хүмүүс бий. Тэднийг зогсоож хувь тавилан хамгаалах ёстой хүн бол чи. Гайхамшигыг бий болго, маги, хувь тавилан ойлго, бүхнийг бүтээгч Соломоны мэдлэгийг эзэмш. Баяртай найз минь, чи чадна. Би чамд итгэж байна. Барбадад дайны гал аслаа. Али Баба Касимыг зогсоохоор ирдэг. Касимын зорилго анхнаасаа л Барбадыг өөрчлөх биш, нас орсон дүүгийнхээ өшөөг язгууртнуудаас авах байж. Али Бабаг алхаар дайрах үед Амоны сэлэм хар шидийг төсөж шидэт сэлмийг нь тас татаж ялдаг. Касимыг цэргүүдээ авч хурхыг асуухад ухарснаас үхсэн дээр гин. Дайныг зогсоох ганц арга бол Касимыг алах байлаа. Али Баба сэлмэд алайсан боловч эцсийн мөчөд алж чадсангүй. Касим, би чамаас гуй. Цэргүүдээ аваад ухар. Гэхэд Касим сүүлчийн удаа найзаагаа харан инээмсэглээд ятуусын хороололд төрж төрсөн дүүгээ хамгаалж чадалгүй алдаж энэ ингээд өгөх нь миний хувь тавилан юм гэж үү? Тэгвэл би чамайг хараад байна гэд хар ил дээр зүрхээ нэвцүүлбэн. Хар элднүүд Касимын бие шингэж хар бэрд төрлөө. Хар бэрд шид ашиглан дайрч тулааныг эргүүлнэ. Али Баба нэг гарыг нь тасдахад тэр дорой хар рүүф ашиглаж ургалдаг. Тэгээд хааны ордныг устгах гихтэн сэнд бад ирж зогсооно. Али Баба боломжийг ашиглаж хар бэрдэг алхаар дайрахад цээжинд нь Касимын дүр үзэгддэг. Гэтэл Барбадын цэргүүд ирж улсаа хамгаалахаар хар бэрдний өдөөс тултна. Энийг нь харсан Али Баба ухаан орж Касимыг алхаар дахин нэг дайрлаа. Гэтэл жудаар ирж хар бэрдийг хамгаалдаг. Али Бабад рүү хүлцэнгөө Синдбадч туйлдаа хүрчээ. Харин хар бэрдний хүч цаг өнгөрөх бүрт нэмэгдэнэ. Али Баба өгсөн чамаагүй биендх бүх рүүфээ амь насаа ашиглаж тулалдана. Моор түүнийг шидэж Али Бабагийн цохолт хүрэхээс өмнө жудаар түүнийг унагадаг. Унах үед нь хар бэрд дайрч эцэст нь Амоны сэлэм хугарчээ. Гэтэл Али Баба дахин нэг усч "Моржана, намайг дахиад шид. Зүрх минь цохилж би амьд байгаа цагт тултгаа болохгүй" гэдэг. Али Баба, чи өргөлж бусдын төлөө толддог. Хинч тусал гэж хэлээгүй. Хинч гуйгааг байхад чи өргөлж байдаг бүхнээ дайчилдаг. Тийм учраас л би чамд тусламаар байна. Хэдэн чудаа хамаагүй. Би өргөлж чиний талд байх болно. Гэт Аладдин ирлээ. Жудаарын дайралтыг хамгаалж галын шид сурчхаж иргэний дайн газар авч хүмүүс хүж байсан ч хүн гэдэг итгэл найдвар байгаа цагт бууч өгдөггүй. Тэдний хүсэл рүүф болон хуурч Аладдины духанд шар тэмдэг гарч ирдэг. Энэ бол Соломоны мэдлэг. Аладдин гал гаргаж өөрсдөө шатаана. Дүрлцсэн гал Амоны сэлмэнд шингэж дахин нэг удаа бүтэн боллоо. Тэгээд Касим амьд түүнийг авар Али Баба гэдэг. Али Баба жудаарын дайралтаас болтож энэ удаад хар бэртийг нийцүүлбэж чаддаг. Даанч би рүү яваад орчдیں۔ Аладдин Соломоны мэдлэгийг ашиглаж Али Баба Касим хоёрыг дахин нэг уулзуулна. Гэтэл Касим, би чамайг үзэн яддаг. Чи яагаад бууж өгдөхгүй юм? Аав чинь хаан, ээж чинь чамд хайртай болохоор тэр үү? Миний аав новш. Тийм болохоор би ч арчаагүй новш байх ёстой юм гэж үү? Би ийм хувь тавилан хүсээгүй. Шудраг бус байна. Би хог новшвол чи жаргалтай амьдрах хувь тавиланг би харааж байна. Гэтэл Али Баба уралж, битгий хуц. Би яаж зовсныг мэдгүй. Ганцаардаж, шаналж, өөрийгөө арчаагүй новш гэдгийг мэдэх хүч надад байсан. Тэглээгээд юу гэж би эцээ хүртэл бууж өгөөгүй. Өдөр бүр хичээж байдаг бүхнээ зориулсан. Миний амьдралыг мэдэхгүй ээж битгий амныхаа зоргоор донгос гэд манай хоёр зодтолтно. Али Бабаг явсны дараа Касимын дүү хүнд өвчнөр хөвтөг. Удаачгүй Барбад улс ядуусын хорооллоо шатааж Касимд явах газар үлдсэнгүү. Гэтэл энэ үед үл мэдэгдэх нууцлах хүн шидэт зэвсэг өгч энэ бүхэн эхэлжээ. Би зүгээр л ямар нэг зүйл хийж чадах гайхалтай хүн байхыг хүссэн. Гэт Касим Али Бабагийн цээжийг нийцүүлбэхэд Касимын бодолд Али Бабагийн дүр үзэгдэнэ. Касим Али Баба шиг болохыг хүсдэг байж, түүнийг гайхалтай хүн гэж боддог байж, тиймээс л түүнтэй адилхан болохын тулд буруу сонголт хийж гисэн хэрэг. Магадгүй Али Баба Касим хоёр илүү их ярилцсан бол, магадгүй Касим хувь тавилан зөвхөх биш, илүү их хичээсэн бол бүх зүйл өөр байх байсан биз. Даан чинь бүхний хэтэрхий хожим ойлгожээ. Касим хувь тавилан үзэн ядхаа болж, түүний рүүф буцаад шар болж хувирлаа. Түүний бие ботарч эхэлдэг. Би чамайг аврахаар ирсэн. Чи хангалттай аварчихсан. Хөөе Али Баба. Чи хэлээч. Чи бид хоёр найзууд үсттэй гэж нэмсэглэн асууна. Али Баба уралж, юу асуугаад байгаа? Ойлгомжтой юм биш үү? Чи бол миний найз. Касим Али Бабагийн тэрт замхран алга боллоо. Тэнгэрийг бүрхсэн хар рүүф алга болж, эцэст нь манай хоёр хар бэрдийг ялч чаддаг. Үхлээгээд гунигилж улгахч үхсэн хүн алга болдоггүй. Харин буцаад рүүф болж хувирдаг. Аладдин Соломоны мэдлэгийг ашиглаж нас орсон хүмүүсийг хайртай хүмүүстэй нь уулзуулна. Ингэж л манайхэд Барбад улсыг аварсан юм. Social Sigman Монголын номер 1 social media marketing платформ.
Facebook, Instagram, TikTok гээд бүх сошиал дагагч лайк, үзэлтэй нэмэхэд хамгийн хялбар, хурдан, хямд үйлчилгээ аваарай. Нэг товшилтоор л таны профайл өснө. Манай affiliate систем нэгдээд найзуудаа хүрээд тэдний зарцуулсан дүнгээс 3-15% ашиг аваарай. Хурдан үйлчилгээ, 24/7 дэмжлэг, захиалга хянах, бүгд нэг доор. Socials Zigman, Grow Smart, Grow Fast. Дайн үсгсэн нууцлах хүн зүхтаж явахт нь Жафар Масруур хоёр дарч доошо харахт нь 7 хаан Синдбад зогсож байлаа. Цахилгааны бэрд баалын хүчийг ашиглаж асар хүчтэй тарилтаар ялдаг. Хэрэгслийн хулгайлсан 3 буцаагаад өгжилтэй. Даанч нууцлаг өгөөгүй байдаг. Энэ дайн үсгэж хөв тавлан өөрчлөх гээд байгаа хүмүүсийг хаал таамын гэдэм байна. Ямар ч тач Барбад улсад төрийн эргэлт болж эцэст нь нэгэн бүх зүйл зөв байрандаа орлоо. Гэтэл Али Бабаг цагаан моогоо ирээд татчихна. Энэ үеэр Коу хаан тулсын цэргүүд ирж Али Баба толдох гэхэд Синдбад түүнийг ухаан алдуулна. Нүдэ нэтл Синдри улсад хөрөх усан онгоцон дэр байдаг. Хэдий Барбад улс өөрчлөгдөж бүгд найрамдах улс болсон ч Коу улсаас зээлсэн мөнгө Ахмадын хэрэгээс олж аль хэдийн Коу улсын өмч болсон гэдэг нь үнэн. Тиймээс төрийн эргэлт хийсэн Али Бабаг зүгтаалгаж Синдбад өөрөө Коу улсын хаантай уулзахаар явжээ. Иннээс хойш хэдэн сар өнгөрч Синдбад ирлээ. Хоёр улсын хэргийг шийдэж Барбад улс Коу улсын мэдэлд орсон ч ард иргэд нь боол олох аюулгүй болсон юм байна. Али Баба баярлж Барбад руу буцах гэхэд Синдбад Барбад руу буцаж болохгүй. Та хэдийг аал таамын хараандаа авчихсан. Тэд дэлхийд даяар үүмэн самуун гай зовлон үсгдэг. Би Синдрийг үсгэж хаан болохоосоо ч өмнө тэд нартай тэмцэж ирсэн. Тиймээс надад туслаач гэж гуйж байна. Гэт манай хоёр үлдэхэр боллоо. Синдри улс хаач байхгүй маш хачин уламжлалтай. Хот руу далайн аратан дариулаар дэрэгдэн баярладаг. Яагаад гэвэл далайн аратан дарих хүрт Синдбад хааны 8 генерал ирж аратны махаар найр хийдэг. 8 генералууд гэвэл мэрэгжлийн алуурчин Жафар, фаналист овгийн Масруур, Имчак овгийн Хина Хохо, хуучин цэрэг Дракон, нүүдэлчин овгийн Писти болон Спартис. Тэгээд Аладдин багшлах шидтэн ямар аяхан, Али Бабад багшлах сэлэмчин Шаркан. Харанхуй тэврэг буцах гэж байсан мор. Би та хоёртай хамт тулдмаар байна гэд манай гурав хамт үлдэхэр болвоо. Маргааш нь Али Баба мор хоёрыг Синдбад дуудаж дөнгөжл хаан болоод яхаа мэдэхгүй ахт нь зөрөгтэй бай гэд Барбадын хааны өгчөөсөн хутгийг Али Бабад дамжуулан өгдөг. Бэртний хэрэгсэл нь эвдэрсэн ч өөр хэрэгсэл рүү шилжүүлэх боломжтой. Бас бэртний хүч эзэмшигчийг хаан гэж хүлээн зөвшөөрч хүнэнч байхаа ангaalуул айдас хүртэж бэртний хүчийг ашиглаж болно. Өдөр нь Коу хаан тулсын хөлгөн онгоц ирж ханхүү Хакуриу гүнж Рен хоёр иржээ. Гэтэл Рен Синдбад руу дайрч яаж миний биеийг бузарлаж чадваа? Хариуцлагаа хүлээ. Гэд үйлчдийн нэг өдөр Синдбад Коу улсын хаантай найрлаад өглөө зэрэгтэн Рений хажууд нүцгэн хөвтжиж Синдбадын санаж байгаагаар найр дуусаад орондоо ороод унтсан. Харин Рен найр дуусаад буцаж явахт нь хэн нэгэн хулгайлчихж. Гэтэл Рений туслах голоор нь орж Синдбад хаан бузар хүслээ хангахын тулд гүнжийг хулгайлсан байхаас зайлахгүй. Гэтэл бүгд итгэж өнөө мөн 8 генерал нь хүртэл Синдбадын талд ордоггүй. Рений туслах муу санаалж гүнжийн биег бузарсны хариу гүнжтэй гэрэлж хариуцлагаа хүлээ. Гээд 7 хаан Синдбад хүний хүн боллоо. Гэтэл үгүй. Ям ушид ашиглаж Рен Синдбад хоёрт юу болсон харуулдаг. Гэтэл өнөө мөр Рений туслахал Синдбадтай гэрлүүлэхээр хор хотгосон байжээ. Оройн Хакуриу Синдбадад надад туслаач. Би Коу хаан тулсыг унагмаар байна гэдیں۔ Синдбад гайхсан ч саналаас нь татгалцсан. Чи энд сурахаар ирсэн. Тиймээс сур. Бас энд Коу хаан тулсын унагсан Барбад улсын 3 дахь ханхүү Али Баба би. Түүнтэй танилцаарай гин. Манай хэд бэлтгэлээ хийж өдөр бүр сайжирна. Моор айц авахар шинэ хэрэгсэл хийлгүүлдэг. Даанч яаж ашиглахаа мэддэггүй. Гэтэл манай 3 дахь танилцахаар Хакуриу Рен 2 ирдэг. Танилцах үед Али Баба сонирн болж толгой доторно. Алчих гэсэн хоолой сонсогдно. Удалгүй гараар нь хор тархаж би нуддаг. Синдбад эртэл гарантах хорн идэвчиж өнөө аал таамны нууцлаг хүн гараад ирлээ. Синдбад голоор нь цавчтал цус нь үсэрч биеийг нь будчихна. Цацарсан цус нь нүхлийн хараал байжээ. Али Баба хаан хар хаан болж бидний талд ор гэд алга болчихно. Синдбадын хараалыг тайлж чадах нь ганцхан цагаан гих бэртний хүчим гин. Ядж байхад нь Синдбад 7 дахь бэрдээ эзэмших үед чамд одоо хангалттай гэд дахиад бэрд эзэмших бүр цамхаг руу орж чадахгүй ялгчиж. Тиймээс цагааны хүчийг авахар Хакуриутай хамт манай 3 явахаар боллоо. Ирсэн газар нь Торан гих арал. Буу хүйд нэг охин цамхаг эзлэх гэж байгаа хэвчтэй. Намайг хамт аваад ив. Би ээж аваагаа аваармаар байна гэдэг. Цагааны цамхаг бусад цамхагаас ялгаатай нь ойрцог хүмүүсийг иддэг. Хакуриу охинд аав ээжийг нь авчна гэж амлаад цамхаг руу ойртох үед манай хэдийг чирээд оруулцдаг. Хамгийн ихний сорилт бол амьд ургамлууд. Амьтай боловч ямар ч хор хөнөөлгүй. Дараагийн сорилт нь чихмэл баавгай. Зүгийн бол өгөхгүй бол дайрдаг. Хакуриу сандраад яг алуулах гэхэд нь моор аварч манай хэд ялдаг. Дараагийн өрөөр ортол амьд хүмүүсээр бордоо хийх ширэнгэн ой байлаа. Бүр загаан өөрийн биеэр гарч ирнэ. Тэгээд би хүмүүст дургу, хүнд хүчээ өгнө гэж санаа юу гэд нөгөө охиныг чинь алхана. Ямар ч тач манай хэд охиныг аврахын тулд загааны эрдэнэсийн өрөөнд очихоор ална. Дараагийн өрөөнд шидтэн ургамлууд
Хакурю дайрдагч бүтлгүүдэж унах үед нь дахиад мор аварна. Тэгээд Али Баба Аладдин хоёр бүгдийг нь ялж цааш явтал Хакурю дахиж надад битгий туслаарай гэдгийн тэрийг нь сонссон Зага муу санаалж хоёроор нь хуваачна. Дараагийн цэргийн шидээрлэх боломжтой чулуун голем байлаа. Ингээд л мор Хакурю хоёр өглөө. Гэтэл үгүй. Хакурю Руфи удирдах Киг их тусгай арга мэддэг байжээ. Даанч тулдах бүрт тамирын барагдаж мор туслах гэсэн боловч битгий оролцох гээд боловлдог. Гэтэл мор уралж өнөө големыг нь өргөж хидэд бүгдийг нь алчхана. Гэтэл Зага дандаа л бусдаар туслуулаад чи юм уу чирэгдмэл, чи юм уу илүүдэл гэсэн чинь Хакурю мэдчихээн гэд үлчдیں۔ Манай хэд аргадах гэж үтсэн ч бүрэл орилж үйлнэ. Тэгтэл Али Баба битгий үйл хэцүү үйл тусламжгүй лээ гэд чи сул дорой гэсэн үг биш. Би нэг удаа алдсан. Чи миний алдааг битгий давт гэдэг. Хакурю анх Али Бабаг аттай айлуулагч гэж уддаг байжээ. Гэхдээ энэ үед түүний бодол өөрчлөгдөж би ганцаараа байхаар заягдсан хүн. Гэхдээ танд итгэж болно гэж бодож байна гэдэг. Энэ хооронд Синдриа улсын тэнгэр дээр жудаар иржээ. Хамгаалалттай нэвжиж Синдбадтай уулздаг. Аалт таамын Синдриа улс руу дайрахаар ирж байгаа юм байна. Бас манай хэдийн Заган руу явсныг мэдээд алуулахаар хүн явуулжээ. Энэ үеэр манай хэд Заганы эрдэнэсийн өрөөнд ирдэг. Гэтэл өнөө Заган ч нүүдэг нь хамгаалж оруулахгүй гэдیں۔ Энэ нөхөр чинь өөрөө Заган биш, Заганы бүтээс ургамал байсан юм байна. Ийхүү сүүлчийн тулаан эхэллээ. Заган руу дайрсан ч дахиж ургаад өгөх шин жалга. Гэтэл шал цөмөрч манай хэдийг идэхээр доош нь оногдог. Аладдины нисдэг хэвсийг тастаж манай хэд өгөх нь гарцаагүй боллоо. Гэтэл эцсийн мөчөд Али Бабагийн хотгоноос галч юун нисч морийн гинжинд орчихно. Тинхүү яг л хүснээр нь хөдөлж манай хэд аврагддаг. Мор буцаж ороод хуурамч Заганы жинхэнэ бийг устгахаар дайрлаа. Гэтэл амаар нь дүүрэн хүчил байх нь тэр. Мор өгнө гэтэл үгүй. Гинжин халуу төвөж галч юу харагддаг. Хүч хөсч байвал асуу. Би бол Галимберт Амоны бүтээл. Түүний дагуул галч шувуу. Морийн гинжнээс гал гарч хуурамч Заганыг ялдаг. Энэ бол Амоны айдас галт далавч. Даанч их хүч их солиосоор алддаг. Мор айдас ашиглах үедээ бүх Руфи ашигласан байлаа. Магадгүй түүнийг орч чадах нь ганцхан Заганы хүч биз. Эрдэнэсийн өргөнийхэд бүх зүйл сарнин алга болж дахин нэг удаа манай хоёр өхөсний хот Некрополис ирлээ. Гэтэл манай хэд рүү дайрч аал таамны хүмүүс ирчгэж Али Баба Аладдин хоёр тулдахаар үлдэж Хакурю морыг аваад зүхтаадаг. Аал таамнаас ирсэн хүн нь Мустасим гих сүрсэн хант улсын гүнж Дуня. Аал таамнд би өөрийгөө батлана. Гиснээ аал таамны хар зэвсгээр цээж нэвцэлбдэг. Тэгтэл яг л Касимтай адилхан биеийн хувирч хар бэрт болон хувирлаа. Тинхүү төмөр удирдах Аладдин луу дайрдаг. Харин Али Баба гүнжийн туслах хүлэг бадартай талтна. Энэ үеэр Синдриа улс дайны бэлэн байдал оржээ. Синдбадын хараалаас олж 8 генерал нь түнгүүгээр толтохоор болно. Жудар хэдий аал тааманд ажилдагч Ко хант улсын маги. Тиймээс түүний энэ үйлдэлд санаан зовсон Синдбадаас уушлалт хүсгэр иржээ. Гэтэл Синдбад түүнийг ардаж битгий санаа зов. Магадгүй Ко хант улс Синдриатай дайн хийж магадгүйч тэр бол тэр үеийн л хэрэг. Харин одоо бол таны аюулгүй байдал юу юунаас илүү чухал гэж хэлдэг. Удаачгүй далай дээр хар шингэн тархаж аал таамны цэргүүд ирлээ. Нөгөө талд манай хоёрын тулаан ширүүсч өдийг хүртэл хийсэн бэлтгэлээ харуулах цаг иржээ. Маги гэдэг бол Руф тайрлагдсан нэгэн. Тиймээс шид мэдэхгүй байсан ч Руф тусна гэж санаа зовох хэрэггүй. Аладдин зогсоо зайгүй Руфээр бодож харин Али Баба Амоны сэлмээ болуулж хүчээ төвлөрүүлэн сэлмээ өөрийнхөө чадварт тааруулж хувиргадаг. Тулаан шууд л өөрчлөгдөж хүлэг баатрыг яд хамгүй ялаад эхэллээ. Аладдин ч хар бэрдэг ялж яг алах гэтэл өнөө нууцлаг хүн авардаг. Аргагүй юм шив хар зэвсгийн жинхэнэ хүчийг харуулъя гэснээ хар бэрдэг шидэр цогох үед бие нь өөрчлөгдөж дүүний гүнж хар хоёртой болон хувирлаа. Тэнхүү гар хөлн тасарсан хүлэг баатраа дахин амьлуулна. Энэ удаад хүлэг баатар нүд ирмэх зурдтай ч цаглхан шиг мангар хордон хөдлөөд эхэлдэг. Байдал өштөж Али Баба бултгаас өөр зүйл хийж чаддаггүй. Гэтэл энэ үед Хакурю ирлээ. Морийг Заганы эрдэнэсийн өрөөнд орхичиж. Гэтэл өнөө нууцлах хүн манай хэдэд аал таамын Синдриа руу дайрч байгааг харуулна. Тэгээд Али Баба хаан чи явсан газар үртэй гайг юм шиг үхэл дагуулдаг гэдیں۔ Дүүний гүнж тусгай шид ашиглаж манай хэдийг бүр мөсөн алхаар шийджээ. Бэрдний хүч эзэмшдэг бүх хүн бүр мангар хүчтэй тусгай шид хэрэглэж чаддаг. Тинхүү тусгай шид Ребарто гэд маш их хар руу фялгаруулж мангар том шидийн ториг үсгдэг. Аладдин зогсоох гэхэд хүлэг баатар нь хамгаална. Аргагүй ирэхэнд Аладдин манан үсгэж манай хоёр хүлэг баатартай толддог. Гэтэл манай хоёр ялах битгий хил ялагдаж Али Бабаяг алуулах гэхэд Хакурю урдуур нь орж гараа тастуулдаг. Энэ үед бүх зүйл хэтэрхий оройтжээ. Дүүний гүнж тусгай шидээ идэвхжүүлж тоолж баршгүй их сэлэм манай гурван дээрээс бороо мэт бөмбөгдлөө. Гэтэл шид дуусмагц Али Баба дайрна. Аладдин зэрэглээ үсгэж аврагдсан байж. Гэтэл гүнжийн хүч барагдах үеэр хүлэг баатар ив хавгүй хөдөлж ямар ч хүчгүй болчиж Али Баба дайрах үед толгойн хагарч шавар хүүхэлтэй байж. Дүүний гүнжийг хамгаална гэж амласан хүлэг баатар сайн найзыгаа дуурайлхан бүтээсэн нь энэ. Магадгүй дүүний гүнж ч бас Касим шиг аал тааманд хурдагдаж тэдэнд ашиглуулж байсныг үгүйсэхгүй.
Али Баба ийм бодож эцсийн мөчөд сэлмээ хаян толдохгүй байхаар шийддэг. Гэтэл нууцлах хүн Дуньяг нэвт сэлблээ. Али Баба уурлах үед Ямогийн хийж өгсөн шид устж хар Руф ялгарна. Энэ Руф Дуньягийнх уу? Аль эсвэл Али Бабагийнх уу? Али Баба Дуньягийн өнгөрсөн харагдаж хараал нь баг багаар биеийн бүрхдэг. Яагаад хүмүүс тулдах ёстой гэж, яагаад нэгнийг алах ёстой гэж бяцхан охиныг гэрийг шатаж хайртай хүмүүсийг нь ална. Тэгээд энэ бол чиний хувь тавилан гэж хашгич чинь. Үнэхээр хувь тавилан гэдэг бяцхан охинд ч өршөөлгүй ханддаг юм бол би энэ хувь тавилан харааж байна. Зөв Али Баба хаан, хувь тавилан хараа. Энэ бүхнийг би чиний төлөө хийсэн. 7 дахь цамхаг галын бэр даамон. Тэнд өгсөн хотын захирагчид би Лаладын ирнэ гэж хэлсэн. Барбад улсын хаан Ахмадын толгойг эргүүлж буруу сонголт хийлгэсэн нь ч би. Касинд хар зэвсэг өгсөн нь ч би. Синдбад хаан хортуулж цагааны цамхагт ирсэн нь ч, Моред савч үхлэн ирмэг дээр ирсэн нь ч, Хакурю чамайг хамгаалж гараа тасуулсан ч бүгдийг нь би боломжтой ойлгосон. Би бол чиний хувь тавилан. Хувь тавилан үзэн ядж байна гэлүү. Тэгвэл намайг хороо. Миний өгсөн амны сэлмээ ашиглаж. Али Баба тэсвэр алдаж нууцлах хүнийг алдаг. Баяр хүргэе Али Баба хаан. Гэх үед л Синдбад Синдрэ ус руу дайрсан нь түүнийг хордуулсан жинхэнэ зорилго нь юу байсныг ойлгодог. Дэлхийн нөгөө талд хаал таманы хүмүүс хаан ирлээ. Бидний хаан төрлөө. Хувь тавилан өөрчлөх хар хаан мэндэллээ гэж баярлана. Али Бабаг тойрох хар Руф арилах үед тэр аал таманы шинэ хаан болсон байлаа. Синдрэ улсад дайн эхэлж 8 генерал тус бүр улсаа хамгаалахаар тулдна. Аал таманы генералууд бүгд хар зэвсэг ашигладаг. Шаркантай толдож байсан нь олон болдог. Масруртай толдож байгаа нь олон гартай. Яматай таарсан нь гэрлэр буддаг. Синдрэгийн зүг урсаж ирэх хар шингэн хүрсэн бүхнээ хайлуулж байлаа. Шаркан Масрур хоёр бэртний хүч ашиглаж мангар амархан ялцдаг. Харин Яму шидийн хүчээр Синдрэ улсыг бүрхжээ. Тиймээс ялгахдагнуу гэтэл дайсны хүнээ хамгийн хүчтэй шидээ ашиглахыг хүлээж байж, шидийг нь ойлгож Синдрэг бүрхэх хар шингэнийг шатаадаг. Ийхүү Синдрэ улсын 8 генерал яллаа. Данч улсыг нь бүрхэх хар шингэнийг зогсоож дийлсэнгүү. Гэтэл далайн ус оргилж тэрхэн зур цунами үүсгэн тэрэ. Рэм бэртний хүчээ ашиглаж тусгай шид хэрэглэсэн нь энэ байж. Ийхүү нэг л дайралтаар өнөө хар шингэнийг юучгүй арчиж чаддаг. Энэ хооронд манай хэд Али Бабаг зогсоохоор толтно. Моор хүчээр илүүрхэх гэж үдсэн болсонгүй. Ялгадах дээрээ тулдал Хакурю надад хүч хайрал цагаан гэж урилдیں۔ Цагааны хүчийг Хакурю авчихсан байлаа. Тинхүү байдал өөрчлөгдөж манай гурав нээлж толтно. Хакурю анхаарлыг нь сарниулж Моор Али Бабагийн тухандах хамгаалтыг нь нэвтдэг. Энэ үед Аладдин Соломоны мэдлэгийг ашиглаж Али Бабагийн дотоод ертөнц рүү орлоо. Тэгсэн манай хүн хэрвээ хайртай бүхнээ алдаж шаналж зовх нь хувь тавилан юм бол би ийм хувь тавилан хүсэхгүй байна. Яалаа гэж хувь тавилан гэдэг чинь давж дийлхийн тултал байдаг юм. Харин миний мэдих хувь тавилан алхан бүртээ дийлдэг хүн бол чи. Хувь тавилан чамд яаж ч нуруугаа харуулсан чи хизээч бууж өгдөггүй. Үргэлж сүрж, үргэлж дийлдэг. Чи мэдхүү. Чи хідэн хүнд амьдрах зориг, итгэл найдвар өгсөн гэдгээ. Хувь тавилан гэдэг ийм л байх ёстой. Алдаа гаргалаа гэд юу гэж дахиад оролдоход л болно. Чи юм чин заавал чадна. Би мэдэж байна. Гэд Али Бабаг аварч чаддаг. Үнэн нууцлах хүн зүгтаж явахт нь портлоор Синдбад гараад ирдیں۔ Тэгээд салхины бэрт Фокарорын хүчийг ашиглаж хуурдаг. Гэтэл нууцлах хүн инээж тэнэг байхаа. Чамд хийсэн хараал бол хар Руф. Хэрвээ чи хүчээ ашиглах юм бол хүн. Гэтэл Синдбадын би нэг л бишээ. Яач вэ? Гэтэл биэнд нь хараал арилж би энэ шар хар хоёр өнгөөр хэрэлтэнэ. Синдбадын энэ хүч аль хэдийн хувь тавилан зөвхөж хагас нь хар Руф болон хувирчээ. Ийхүү бүр мөсөн нууцлах хүнийг алж чаддаг. Харин Али Бабагийн бодлын ертөнцид харс өдр үлджээ. Тийш орвол нууцлах хүнээс үлдсэн сүүлчийн хэсэг нь байж гин. Аладдин түүнээс Али Бабагийн биенээс гарахыг асууна. Гэтэл миний жинхэнэ бие хүчгсэн намайг гаргамаар авил алхад л болно гэдэг. Хувь тавилан гэдэг бол хүмүүсийн амьдралыг нэгэнд шийдчихсэн байдаг зам. Хүмүүс өөрсдөө эрх чөлөөтэй хүснээ хийж амьдардаг гэж боддог ч үгүй. Зүгээр л хувь тавилангийн бичээсээр явж байгаа төдий. Харин аал тамины зорилго бол хувь тавилан няцааж үнэмлэхгүй эрх чөлөөг олох. Гэхдээ хүмүүс хувь тавилан няцааж зүгх аваас ертөнц зурагчлах хүчгүй болж мөхдөг. Яг л Арма Туран гих мартагдсан ертөнц шиг. Ийхүү нууцлах хүн өөх цаг ирэхэд Али Баба түүнийг алахыг хүссэнгүй. Би дахиад хэн нэгнийг үзэн ядмааргүй байна. Энэ миний хувь тавилан гэвэл би түүнтэй ингэж тэмцэнэ. Нууцлах хүнийг Иттан гэдэг. Түүний Руф эцсийн мөчөд буцаад шар болж хувирлаа. 61 дэх бэрт цагаан. Ийхүү манайхэд самхахыг амжилттай цэвэрлж чадлаа. Буцаж явахдаа Аладдин үүнээс хойш хувь тавилан өөрчилж чи бид хоёрт цаад болох хүмүүс гарч ирэх нь гарцаагүй. Гэхдээ чи тэр бүгдийг давж хизээний өдөр хаан болох үз. ертөнцийг өөрчилж зөв зам руу хөтлөх нэгэн. Тийм болоход чинь би чамд туслая. Хувь тавилан гэж юу юм бол? Хүн бүр өөрсдийн хүссэн хувь тавилан бий болохыг хүсдэг. Зарим нь байгаа бүхнээ хамгаалахыг хүсдэг бол зарим нь бүхнийг өөрийн болгохыг хүснэ.